хичээлээ дуусчлаа. Хичээлийн цаг мөн болж юм бол Африканың алтабын алчаавас алчаатуа Африканың алтатуа утумбын совбос совтуа брумулсын би сая цагаан анзааргүй хүүхдээ ингэ үлж хоцрох шахлаа. Аа нөгөө Чингис хаан уу? За тэр яг хурдан хурдан. Энд нөгөө Чингис хааны төрсөн дадлж юм биш үү? Нэлээд болдог гэдэг үү? Тийм. За тэр яг хичээл юм байна. За сайн байцгаана уу хүмүүс ээ? Сайн байна уу? За багш танартыг бичлэг үзүүлнэ. За энэ бичлэгийг анхааралтай үзээд дараа нь багштайгаа үзэл бодлоо санал бодлоо хуваалцъя. Сонсож байна уу? За сонсож байсан юм байна. За тэгвэл энэ дууг ямар хэлээр дуулж байгаа гэж бодож байна? За орс хэлээр. Яагаад тэгж бодсон? За тэгвэл энэ дуу дээр хэний талаар дуулах гэж бодож байна? За яагаад тэгвэл гадаад хүмүүс Чингисхааны талаар дуулаад байгаа юм бол? Чингис хаанаас биш үү? За бахархдаг биш үү? За ер нь аль тийм. За тэгвэл энэ дуу бол 1979 онд Eurovision хэмээх бүх Европын урлагийн наадам дээр за Германы баг энэ дууг зохиож дуулсан байгаа. Чингис хаан гэдэг хамтлаг Чингис хаан дууг зохиож дуулсан юм аа. За тэгвэл өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв бол бидний мэдэх Чингис хаан гэмээр хичээл байгаа. За хичээлийн гарчаа. Тэгтээ за гарчгаа бичсэн үү? За бидний өнөөдрийн хичээлийн зорилго маань за Чингис хааныхаа талаарх түүхэн сурвалж мэдээллийг уншиж танилцаад за түүний намтрыг бүтээж гавьяа зүтгэлээр нь бахархах. За энэ зорилгоо хангахын тулд бүгдээрээ түүхийн их сурвалжийг ашиглаж асуулт даалгаврыг ажиллах нэ. За одоо бүгдээрээ дэвтэртээ Чингис хааны талаар юу мэддгийг за түүнийгээ бүгд дэвтэртээ биччих. За 2 минутын хугацаанд. За бичсэн үү?
За тэгвэл нэгдүгээр багаас эхлэв. Чингис хааны энгийн аймаг арга сумын төрсөн гэж сонсч байсан. За хэдний багаас санал хэлэх юм байна. Чингис хаан маш шок. Чингис хаан бага наснд онжирсан гэж сонсч байсан. Сонсч байсан юм байна. За тэгвэл хоёрдугаар багийн хүмүүс. Чингис хаан бол бидний өвд эдс. Чингис хаан их Монгол улсыг байгуулж нийт монголчууд нэгтгэсэн. За энэ талаар мэддэг гэж байна. За Маш их дайд холоос дэлхийн талаар хэлсэн. энэ зүйлийг мэддэг юм. За 3 дугаар багийн хаа. Чингис хаан 1162 онд болсон. 1189 онд Чингис гэсэн нэрийг өгсөн. За 1206 онд их Монгол улсыг байгуулсан. За тэгвэл та бүхнээс хэлснээр сонсох юм бол бүгдээрээ Чингис хааныхаа хизээ, хаан, төрсөн ямар гавьяа цэцлэг байгуулж вэ гэдгийг бүгд яг амарч ирсэн мэддэг юм байна гэж үздэг. За тэгвэл одоо энэ талаараа өшөө цааш нь нэмж дэлгэрүүлж мэдхийн тулд за нэг дугаартай мэдээллүүдийг багууд авч гишүүн болгон уншнаа. За багш нь багийн гишүүдийн бүх тагаар бүх гишүүн хүрнэ. За бүх мэдээлэл уншсан тийм. За тэгвэл багуудад багш нь юм ажлын хуудас тарааж өгсөн байгаа. За одоо багаараа хамтраад саяыг уншсан мэдээллээсээ за энэ асуулт нь за бүсэлтэнд байгаа яг асуултын дагуу хариулт бичнэ. За бүх багаараа хамтарч ажиллана. За тэгэхээр Thumbs up. за бичсэн бүгдээрээ. За тэгвэл одоо багаараа хамтарч хийсэн ажлаа багийн 5 8-тай гишүүн танилцуулах нэ. За 5 8-тай гишүүн нь за бүснэх нөгөө хийсэн зүйлээ аваад за самбар гарч байрлуулаад за тэгээд бус багийнхандаа танилцуулъя. За 1-р багаас эхлэе. Манай баг нь хамтраад түүхэн цаг хугацаа, түүхэн газар нутаг, түүхэн үйл явдал, түүхэн зүтгэлтэн, түүхэн сургамж гэсэн хүснэтийг өгсөн. Түүхэн цаг хугацаа дээр нь болохоор 1162 оны өвлийн тэргуун сарын шинийн нэгэнд гэж бичсэн. 1170 он гэсэн, 1189 он гэсэн. 1162 оны өвлийн тэргуун сарын шинийн нэгэнд Тэмүүжин Исүхэ Баатрын гэрт төрсөн. 1170 онд Исүхэ Баатар насарсан. Тэр үед тайчууд орхиж нуусан. 1189 оны хар зүрхний хөхнөрт ханаар өргөмжлөгдсөн. Тэгээд Чингис хааны дээд өвөг эрсдэл нь болохоор бүрд чам гоо марлаа байсан. Тэгээд багтаа онцлсон хатуу хэрсүү болгосон. Хүн танихтай сайн байсан амжилтанд хүргэсэн. Тэгээд жадарны жамуух, борж, зэлэм мухлай гэх мэт анд нүхтэн түнд тусалсан. Анд нүхтийнхээ тусламжтайгаар ус гэрээ цуглуулсан. Манай баг өмнөх багтай адилхан түүхэн сурвалжийг уншаад ажилтны урсгал өгсөн. Үүнд түүхэн цаг хугацаагаар хийсэн энэ 1185-аас 1206 онд их багтай хийж 81 аймагуудыг нэгтгэн их Монгол улсыг байгуулсан.
Үүнд 1196 онд татарыг 1203 онд мэрэгдийг 1204 онд 8 хэрэг гих мэд улсууд 8-уудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан байгаа. 1206 онд их Монгол улсын хаан Чингис хаан цолыг хүртсэн ба энэ тэр үедээ 45 настай байсан. Томоотой их Монгол улсыг байгуулад төрийн хэргийг их хуралтайгаар шийдэж их засаг хуулийг тогтоосон бас төрийн бичгтэй болсон байгаа. Томоотой улсаа 3% хувааж захиалсан ба түүний Ная Мохолай Борч зэрэг хүмүүсүүдээр захиалсан. Томоотой 1217 онд төрийн Монгол Мохолайг хамсан. Түүхэн соромжоос олон дайнд хийж Монгол улсыг нэгтгэсэн одоогийн Монгол улсыг хөгжих төлөвлөсөн. За хоёрдугаар багийн гишүүндээ байсан. За одоо гуравдугаар багийн 5 8-р гишүүний манай та 3-4 их сурвалжийг уншиж энэхүү сэдвийг хэлсэн байна. За түүхэн цаг хугацаа дээр 1211, 1219-с 25 он, 1227 он, 13-аас 1400 хүртэлх он тооллыг харуулсан билээ. Түүхэн газар нутаг гэвэл 1211 онд болтлоо Алтан улсыг эзэлсэн. 1219-с 25 он хүртэл Сартал иргэдийг эзэлсэн байна. 1227 он хүртэл Тангуудын иргэдийг эзэлсэн. Монголыг эзлэсний дараа Аз Европыг холбоод Тангуул, Сартал, Алтан улс гэх улсуудыг эзэлсэн байна. Түүхэн үйл явдал дээр цэргийн зохион байгуулалт сайтай байсан учраас олон улсыг ялж байгуулсан. Дипломат харилцаа болон дэлхийд шинэ журам тогтоосон хүн бол Чингис хаан. Түүхэн сургамж дээр болохоор Pax Mongolica буюу Монголын инх хамгаалан гэдэг үзлийг бий болгосон. Цэргээ хайрлаж, итгэж, үнэлдэг байсан. Би энэ сургамж дээрээс болохоор хүнийг хайрлаж иж, хүнээр хайрлах ёстой гэдгийг ойлгосон. За одоо бүгдээрээ ширээн дээр байгаа газрын зураг аваад түүхэн газар нутаг гэсэн энэ хэсэгт гарсан. За газар орны нэрсийг газрын зураг дээрээ заа. За яг ийм газрын зураг. За тэгэхээр газрын зураг дээр яах нь вэ? Хинтээ ангуулна. За нэг дугаартай гишүүн нь багийн гишүүнтэй тараагаад өгчих. За энэ болохоор он тооллын бодлого байгаа. За хүн болгон тус тусдаа өөр бодлого бодох учраас маш анхааралтай нявхар бодоорой. За дараа нь багштай ямар бодлого бодсон, ямар хариу гарснаа хамтдаа ярилцсанаа. Тэмүүжин 1962 онд төрсөн. Энэ нь одоогоос 858 жилийн өмнө болсон. Тэгвэл бусад нэгдүгээр бодлогыг авсан бусад одоо сурагчдын хариу 3 дугаар багийн 3 дугаартай гишүүний хариутай таарсан уу? Таарсан. За тэгвэл сайн байна. За одоо 2 дугаар бодлогыг тэгвэл хэн бодсноо бусдад танилцуулах вэ? За 1 дугаар багийн 4 дугаартай гишүүн. 2 дугаар Тэмүүжин хэд онд их Монгол улсыг байгуулсан бэ? Онийг 100 шилжүүлэх нь. Тэмүүжин 1206 онд их Монгол улсыг байгуулсан. Онийг 100 шилжүүлэхэд 13 их үед байгуулсан. За сайн байна. За 2 дугаар бодлогыг бодсон бусад сурагчдын хариу таарсан уу? Таарсан. За тэгвэл бүгдээрээ баяр хүргэе.
танилцуулах бай. За 2 дугаар маань 4 дугаартай гишүүн гэсэн. Тэмүүжин анх Чингис хаан цолыг эдэн он авсан бэ. Тэр он Чингисийн доотлын эдэн он бэ. Чингисийн доотлын 28 он Чингис хаан цолыг авсан. За 3 дугаар бодлогыг бодсон. Бусад сурагчдын хариу таарсан уу? Таарсан. За бүгдээрээ маш сайн тэгвэл онтоолын бодлого болдог сурагчид байх нэ. За одоо бүгдээрээ ширээн дээр байгаа 3 дугаартай даалгаврыг 3 дугаартай гишүүн нь багийнхаа бүт гишүүн харааж өгье. За бүгд 3 дугаартай битрэл авцсан уу? За тэгвэл та бүхэн өөр явна уу? Шүлгийн хэсгүүд атсан байгаа. За энэ шүлгийн хэсгүүдийг өнөөдрийн үндсэн хичээлтэйгээ холбоод за утга санаагийн өөрийн ойлгосноор тайлбарлаж бичнэ. За тайлбарлаж бичихдээ багшны мөнгөний наадаг цавтай цаас ширээн дээр нь байгаа. Энэ дээр сурах шалгал нь өөрийнхөө таарсан шүлгийг яах нь. Хариултаа бичээд за энэ үсвэртэн дээрч байрлуулна. За одоо бүгдээрээ шүлгээ уншаад тайлбарлаж бичээ. За тэгвэл өөрийн тайлбарсан тайлбараа за ямар шүлгийн хэсгээс яг таарсан түүнийг яг энд ирээд явах хүснэтийн дагуу ирээд наач. За Чанямын Монгол шүлгийн хэсэг байна. За утаан дундаж морьтойгоо байсан юм, усан дундаж гуталтайгаа байсан юм, ууж идэхтэйч хуягтайгаа байсан, унтаж хөвтгтэйч хувцтайгаа байсан. Өөрсдийнхөө хүнийг өдөр шөнөгүй хайрлан сэгсэн юм, өөрсдийнхөө бүрнийг өдтэй сумаар харваж хамгаалсан юм гэсэн байна. За энэ шүлгийг тэгвэл хэрхэн яаж тайлбарласныг одоо багш нь харъя. За тэгвэл энд болохоор монголчууд их зоригтой хатуужилтай байсан гэдгийг одоо тайлбарласан шүлэг байна гэж ойлгосон байна. За яваад нэг нь болохоор за дайтаж байхдаа үргэлж дайтууданд үргэлж бэлэн байсан гэж ойлголоо гэж нэг нь тайлбарласан байна. За мөн маш хүнд хэцүү тулж улс орноо хамгаалсан байна гэж ойлгосон гэж тайлбарласан байна. За өөрсдөө шүлгийг өөрсдийнхөө үзэл бодлоор тайлбарласан бүх сурагчдаа баярлалаа. За тэгвэл одоо бүгдээрээ дэвтэртээ сурагч бүр өнөөдрийн хичээлээс ойлгосон нэг зүйлээ бичин. За мөн цаашид нэмж дэлгэрүүлж судлахыг хүссэн нэг зүйлээ бичих. Өнөөдрийн хичээлээр Чингис хааны тухай маш их олон зүйлийг мэдэж авлаа. Тэр нь алсын бодлоготой альва зүйлийг ухаанаар шийддэг хүн байжээ. За энэ манаас өөр мэддэг бас нэг зүйлээ хэлэх. Өөр сурагч байна уу? За. Энэ хичээлээс би Чингис хааны мэддэг болсон. Чингис хаан өөрөө төвчээртэй ухаалаг тууштай хүн байсан бол би тэрийг өөртөө өсөж бодож байгаа.
За баярлалаа. За өөр. За нэгдүгээр багийн 3 дугаар тэгшин сонсъё. Би энэ жил бас Чингисхан багасаа бүт зөндөлийг болчихсон гэсэн. Тэгээд одоогийн Монгол улсыг байгуулахад хичнээн тийм байлдаалаа гэсэн ойлгосон. За 2 дугаар багаас тэгвэл сайн мэддэг болсон зүйлээ хэмнэх үү? За Би данх чинь энэ хичээлээр орохоос өмнө гэдэг бадлагыг мэдээж байсан бол энэ хичээлийг үзнээр олон зүйлийг мэдэж авсан. Жишээ нь Тэмүүжин 1989 онд Цэнхэр голын хар зүрхний хөхнөр гэдэг газар анх Чингис хэмээх зам өргөмжлөж хаан гişрийн зулгасан. Чингис хаан 1185 оноос 1206 оны хооронд их баг гэлтийн 32 удаагийн тань тулгарсан. За сайн байна. За тэгвэл өөр. За тэгвэл цааш нь нэмж дэлгэрүүл судалмаар сонирхсан зүйлээ хэмнэх үү? За Би дараагийн хичээлээр Чингис хааны дараагийн хааныг судлан мэдхийг хүсэж байна. За өөр тэгвэл үүнээс гадна өөр нэмж дэлгэрүүлж судалмаар сонирхсан зүйл байна уу? Би Чингис хааны өнөөдрийн жилээр Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн байсан гэдгийг би мэдэж авсан. Тэгээд яагаад цаашаагаа ингээд дэлхийн талыг эзэлчихэд цаашаагаа ингээд өшөө улс орнуудыг эзэж болоогүй гэдгийг мэдмээр байна. За бусдын ч гэсэн ийм асуулт төрсөн үү? За тэгвэл 4-8-т гişүр манад яагаад тэгвэл Чингис хаан дэлхийг бүтнээр нь эзэлчээгүй болоо гэсэн асуудал төрсөн байх тийм. За мөн дараагийн хаадууд ямар бас үйл хэрэг ямар гавьяа зүтгэл байгуулж исэн бэ гэдгийг нас судлахыг хүсэж байна. За одоо бүгдээрээ гэрээ даалгав. Окей. За бүгдээрээ лекц рүү харъя. Энэ хөшөөнүүдийг харж ирсэн үү? За энэ хаана гэдэг хөшөө юм? За энэ За тэр хөшөө. За тэгвэл тэгэхээр хөшөөний талаар бүгдээрээ гэртээ хизээ ямар зорилготойгоор баригдсан за хэний тусгал зориулагдсан гэдгийг мэдээлэл цуглуулж ирээд бусдаа танилцуулна. За саяын энэ 3 удаа хөшөөнд урсгалаас та бүхэн маань дуртайгаа сонгоод эсвэл бүр гурвангийн чахнаа сонгоод мэдээлэл бэлдээд ирсэн ч болно. Өглөөний үзэг бүгдээ киноны маань өнөөдөр түүхсээр орчлоо шүү дээ. Харин тэрийг яаж төгсөх бол гэж сонирхол үзсэн. За би хайлаа. Маргааш үзье. Баяртай. Баярлалаа.